та эдгээр 7 төрлийн энергийг маш сайн сонсож байгаад надад яг ийм энерги нь байгаа юм байна. Тийм учраас миний зан аашийн сайн тал нь ийм юм байна, муу тал нь ийм юм байна гэд дотроо дүн шинжилгээ анализ хийгээд яваасаа гэж хүсэж байна. Хамгийн ихнийх нь болохоор охин төрлийн энергит орж байгаа сайн даваа талууд нь яг эдгээр зүйлсүүд байгаа. Нэгдүгээрт нь болохоор ямар ч айдас байхгүйгээр зөрөгтэй шийдвэр алхмуудыг гаргаж чаддаг. Хоёрт нь сэтгэл хөдлөл өндөртэйгээр мөн өөрийгөө зүгээр илэрхийлж эргэн тойрныхоо хүмүүст ингээд амар баярлж байгаа л да. Яа би бүр энэ дээр амар их баярлж байна гэл гомдож байгаа л энэ намайг бүр үнэхээр их ингэж гомдоож байна. Надад таалагдахгүй байна гэдэг ч юм эдгээр ч бүгд эмхтэл энерги штэ. Энэ бүх зүйлсүүдийг ингэж эргэн тойронд ойлгуулж хэлдэг байх. Гуравт нь болохоор эерэг үзэл бодолтой. Өөрөөр хэлэх юм бол хүүхдүүд их өвчлэн эерэг үзэл бодолтой байдаг шүү дээ. Энийг ингэ болгох чинь өө чадна. Өө энийг ингэ бүтээчи. Тэгчи ингэчигээд аль болох одоо 17 18 ч юм уу тэр үеийнхэн бүр яг тэр насны дээрээ би явж байгаа байх гэж би бодож байна. Тэгээ өмнө дээрээс нь боломжийг илэрхийлсэн байдал. Сүүдрийн тал буюу яг сөрөг талд нь юу орж байгаа вэ гэхээр хитрхи гинэн амьдрал үзээгүй. Мэдээж хүн амьдрал үзээд ирэхээрээ айцтай болчдөг. Энэ хүн намайг ингэчих болов. Би энэ шийдвэр сонголтыг гаргахчвал алдчих болов гэд нөгөө нэг саяны ярьжсэн зан чанарууд ихэнх нь байхгүй болно. За тэгээ дээрэс нь бусдаас хитрхи хамааралтай байдалтай болчих гээд байдаг юм байна. Магадгүй хамгийн анхны үерхэл, магадгүй одоо хин нэгэн хүн амьдралд чинь ерөөсөө орж ирээгүй байж байгаа л амьдралд чинь чамайг ойлгож байгаа нэг хүн гараад ирэхэд энэ хүн намайг ойлгож, энэ хүн намайг хайрлах юм, энэ хүн насан туршдаа надтай байх юм байна гэл. Яг энэ нь болохоор саяны охинлог эмэгтэй сөрөг тал болж байгаа. Дараагийнх нь энергийн төрөл юу вэ гэхээр ээж энерги. Магадгүй бид нэр хин нэгэн хүнтэй үргэлж явах үедээ тэр хүнийг хэцүү үед нь тусалж юмсан, мөнгөгүй байх үед нь мөнгө зээлчих юмсан. Ийм үед нь ингээд энэ хүний асуудлыг шийдвэрлэхэд туслаад ажилгүй байх юм бол ажилд оруулж өгөөд гэр бүл нь хэцүү байх юм бол ч гэсэн гэр бүлд нь тусалж юмсан гэдэг яг тийм мэдрэмж хэрвээ таны дотор ч гэсэн байдаг бол эн чинь нөгөө ээж энерги л яваад байгаа гэсэн. Тэгэхээр ээж энергийн сул тал нь юу вэ гэхээр хитрхи их одоо өөрийгөө золиослох гэдэг. Амьдрал гэдэг чинь чи заавал өөрийгөө золиослж ээж аз жаргалтай байна гэсэн үг биш шүү дээ. Чи заавал өөрийгөө золиослж ээж хайрлагдана гэсэн үг биш байхгүй юу? Ээж энерги өндөр байгаад ирэхээр л нөгөө эмэгтэй хүн нэг хүнд бүх зүйлийг зориулах, магадгүй ямарваа нэгэн гэр бүлтэй, ямар нэгэн хайртай хүндээ ч юм уу бүхнийг өгөөд өөрөө хоосорч үлдэх гэдэг. Энэ болохоор яг сул тал нь. Даваа тал нь болохоор мэдээж хайрлах сэтгэлтэй, өгөөмөр, халамжтай, тэгээ мөн бусдын хэрэгцээг ингээд өөрийнхөөсөө дээгүр тавьдаг нэг бодлын даваа тал ч гэсэн нөгөө бодлын сул тал болж орж ирж байгаа. Тэгэхээр хэрвээ танд энэ энерги байгаа бол та энэ энергийг өөртөө ашигтай байдлаар хувиргах хэрэгтэй. Мэдээж ээж болсон үедээ магадгүй одоо асран хамгаалах хүүхдүүдээ хайрлах энерги, хайртай хүмүүсээ илүү гоё хайраар дүргэх. Гэхдээ өөртөө байгаа хайрыг хоослоод тэр хүмүүст бүгдээрэнд нь тарааж өгөх нь энэ зөв ойлголт гэсэн үг биш байхгүй юу? Өөрийгөө эхлээд хайраар дүргэж тэгээд хэрхэн яаж тэр хайрыг бий болгодог юм бэ гэдгийг нь тэр хүмүүст зааж өгөх нь. За дараагийнх нь энергийн төрөл болохоор хайрлагч. Хайрлагч нь саяны ээжийн энергийн төрлөөс яг юугаар ялгаатай вэ гэхээр ээж бүхнийг ингэж зориулсан, золиослсон өөрийгөө хайрлагч нь болохоор одоо хитрхи их сэтгэлийн хөдлөлтэй гэтээ ингээд одоо магадгүй драматик байх гэдэг. Нөгөө хүний жоохон удирдах гэдэг хайрлуулахын тулд. Сүүдрийн тал нь болохоор хитрхи их хүсэл тэмүүлэлтэй би ингэмээр байна, би тэгмээр байна гэж айгүй их зүйлийг хүсдэг хүмүүс байдаг шүү дээ. Энэ нэг бодлын сайн ч гэсэн нөгөө талын юу вэ гэхээр нөгөө нэг амар тийм тогтворгүй тайван бас амьдралыг бий болгох гэдэг. Амар тийм драма ч хэцүү шүү дээ. Нэг гуниглал, нэг баярлал, нэг аз жаргалтай агаал, нэг гомдоол ингээл хардаал тэгээл гэл яг л тэрнтэй адилхан. За тэгээд бусдаас сэтгэл хөдлөлийн хамааралтай болчдөг гинэ.
Ер нь хамгийн том жишээ нь Мэрилин Монро байсан. Яг энэ төрлийн эмэгтэйд орсноор. Яагаад гэхээр Мэрилин Монро ч үнэхээр үзэсгэлэнтэй эмэгтэй, алдартай, мундаг. Гэтэ тэр хүний баримтат киног үзсэн чинь бас үнэхээр хайрлагдаж чадсан уу? Өснөрөө амьдрч чадсан уу гэвэл чадаагүй юм шиг харагдаад. Яагаад гэвэл тэр хүн хитрхи хүмүүсээс хамааралтай байсан. Хитрхи сэтгэл хөдлөл өндөртэй байсан. Тийм учраас хүн сэтгэл хөдлөл өндөртэй байх үедээ яадаг вэ гэхээр бусад хүмүүст өөрийнхөө сэтгэлийн удирдлагыг хүчдэг. Яагаад гэвэл би ийм үед баярлалтай шүү, би ийм үед гүнэлтэй шүү, ийм үед ингээд миний сэтгэл хөдлөлттэй шүү, уярчтай шүү, би ийм үед шийдвэр гаргацдаг гэх юм бол хүмүүс чамайг хүссэн үедээ баярлуулад, гомдоод, ашиглаад хайч чадна. Тийм учраас сэтгэл хөдлөлөөхөө удирдлагыг хэний ч гарт өгөхгүйгээр би хэний хажууд ямар сэтгэл зүйтэй байх ёстой гэдгийг өөрөө мэддэг ахын чухал. Дараагийнх нь төрөл нь болохоор хатан энергийн төрөл. Хатан энергийн төрөл дээр Английн Диана Конжиг яг жишээ болгож ирсэн байсан. Одоо жишээлх юм бол өөртөө итгэх итгэлтэй, удирдах чадвартай, эрхэмсэг, тэгээ мөн дээрэс нь ийм хайр дүүрэн өгөөмөр хүмүүст яг сайхан сэтгэлээр ханддаг. Эднэр бүгдээрээ хатан энергит ордог. Гэтэ хатан энергийн сул тал буюу сүүдрийн тал нь юу вэ гэхээр хий их бусдыг манипуляц хийх гээд байдаг. Манипуляц гэж юу юм бэ гэвэл хэн нэгэн хүнийг өөрийнхөө хүслээр хөдөлгөх, удирдах. Магадгүй би хэн нэгэнтэй муудалцсан байлаа гэхэд наа чи байлж болохгүй юу? Би угаас чамтай ингээл найзлага байлж. Би тэгвэл ингээл чамаас салж. Тэгвэл угаасаа чиний л зөв юм шүү. Гэл ингээл нөгөө нэг өөрөө өөрийнх нь хийж байгаа үг үйлдэл дээр тоглолт хийгээл тэнгүүтээ шууд ингээл өөрөө тэрийг шийдвэрийг шууд өөрийнхлөөгөө эргүүлээд удирдах жаад яг энэ бол өөрөө манипуляц. Анчин төрлийн энерги. Энэ болохоор хитрхи эргэтэлэг төрлийнх. Хатан гэдэг дээр эрхэмсэг орсон. Тэ эрхэмсэг гэж яг юу юм бэ гэвэл нөгөө л нэг саяны яриадсан магадгүй ааштай. Энэ бол эрхэмсэг биш. Эрхэмсэг байна гэдэг чинь зарчимтай хэнийг байлгахгүйгаа мэддэг, юу хүсэж байгаа хүсэхгүй байгаагаа шийдсэн. Тэгээ мөн дээрээс нь зарчмынхаа төлөө хазаадгүй өөрөө түүнийхээ төлөө үйлдэлгээд ингээм амьдраад явдаг. Яг тийм л хүнийг одоо би эрхэмсэг хүн гэж би боддیں۔ Яг өөрийн донжиг олсон гэх юм өөрийн брендийг гаргацсан. Анчин гэдэг нь болохоор нөгөө нэг айгүй тийм анчид чинь ямарваа нэгэн зорилго, ямар нэгэн зүйл рүүгээ тууштай байдаг штэ. Яг тэр зүйлийг агнана гэсэн бол түүнийхээ төлөө үйлдэлгээд хонон өнжин тэр зүйлийг агнах гэж бэлддэг. Яг л тэрнтэй адилхан. Анчин эмэгтэй болоод ирэхээр л нөгөө нэг одоо үеийн хүчирхэг эмэгтэйчүүд ч юм уу. Аль эсвэл хитрхи их карьер төвтэй, хитрхи их мөнгө төвтэй, хитрхи их магадгүй би яг ийм л зүйлийг ингэчээ, тийм л зүйлийг ингэ болгочихъя гэж боддог. Тэгээд хэний хүний тусламжийг авч чаддаггүй. Би ганцаараа хийчин, би ганцаараа бүтээчин, би ганцаараа болгочин. Энэ нэг анчин энергийн сул тал. Давуу тал нь юу вэ гэхээр одоо нөгөө нэг хараат бас бие даасан байдал. Хүчтэй, мундаг, ганцаараа байсан ч бүтээдэг. Давуу тал нь шийдэмгий зорилгодоо чиглэсэн. Юу хүсэж байгаа мэддэг, түүнийхээ төлөө үйлдэл хийдэг. Сорилттой нүр тулах чадвартай, асуудлыг шийдвэрлэдэг. Эрхчлөөг эрэлхийлдэг. Өөрийн байр сууриа хамгаалах хүч чадалтай. Эдгээр нь бүгдээ ингээд давуу тал болоод орж ирж байгаа юм. Хосын харилцаан дээр маш хэцүү байдал нь эмэгтэй хүн анчин болоод эхлэхээр эрэгтэй хүн юу болох юм? Анчин байхгүй шүү. Туулаа олно гэсэн. Тэгэхээр анчин байгаа эмэгтэй хүн эрэгтэй хүнийг чи анчин бол гэж ажиллахгүй байхгүй. Тийм болохоор эмэгтэй хүн өөрийнхөө энергийг анчнаас хааш нь шилжүүлэх вэ гэдэг тэр тоглолтыг тархиндаа маш сайн хийж явах хэрэгтэй. Би ямар үед анчин байх юм, би ямар үед хатан байх юм, би ямар үед охин байх юм тэр бүх энергийн шилжилтүүдийг маш сайн хийж явах нь зөв юм байна гэж би ойлгосон. Магадгүй эрэгтэй хүн эмэгтэй хүний хүчтэй байгааг нь хараад эхлэхээр өөр хүн хайдаг. Яад гэвэл тэр хүн хүндлэлгүй байгаа юм шиг мэдрэмж авч эхэлдэг. Тэгээ мэрэгэн ухаантан гэдэг ингэж байгаа. Энэ миний эндээс ойлгосон зүйл юу гэхээр би өөрийгөө за жоохон мэрэгэн ухаантан төрлийн энергийн давмгай байж магадгүй гэж бодож байгаа байхгүй. Яад гэвэл
яг надтай адилхан ингэж бодож байгаа хүн байх юм бол өөртөө ингээ анализ хийгээ бодоод үзээрэй. Амьдралтаа гаргаж байгаа шийдвэр, сонголт, асуудал, бэрхшээл, өнгөрсөн дурсамж амьдралд ч орж ирсэн хүн магадгүй шархлуулсан тэр бүх одоо зүйлсүүд биш үү? Тэд нар дээр бүгдээрэн дээр нь дүн шинжилгээ хийж боддгоо. Тэрийг яг яагаад, ямар учраас чиний амьдралд тохиолдов гэдэг гаргалгааг тунгаадгүй. Хэрэв үнэхээр тэрэн дээр боддог бол мэрэгэн ухаантан төрлийн энерги нь давмгай байна гэсэн үг. Энэ төрлийн энергитэй хүн асуудлыг аягүй их тайвнаар шийддэг гинэ. За сүүтрийн тал нь юу вэ гэхээр жоохон эго өндөртэй байх гэдэг. Яг гэх маш их зүйл ингэж судалдаг учраас өөрийнхөө ингээд эгог өндөрсгөж хин нэгэн хүнийг тэгээд дарах гэж оролддог ч юм уу. Тийм гэж байна. Миний хувьд болохоор мэрэгэн ухаантан гэдэг энерги надад их байгаа юм шиг боловч эгоны хувьд гэх юм бол угаасаа би хүнийг арьсан, угсаа гарал, боловсрал юу гэдэг нь тэр бүх зүйл гадаад байдал алгаар нь би ялгуурлаж ханддаггүй учраас надад бол эго тодорхой хэмжээнд нэх байгаа гэж би бодохгүй байна. Хамгийн сүүлийнх нь болохоор нууцлаг эмгтэй энерги. Энэ нь юу вэ гэхээр дотоод амар амгалан эрхэмлдэг. Өөрөөр хэлэх юм бол өөртөө маш сайн ярилцаж сурсан гэж хэлж болно. Тэгсэн мөртлөө амжилт гадаад байдлын тийм эгогүй. Амжилт гадаад байдлын эго гэдэг нь би ийм зүйлтэй болох юмсан, би ийм зүйлд хүрэх юмсан гэдэг нөгөө шунахыг хэлж байгаа юм л да. Хүмүүс байдаг штэ. Өөрийнхөө авьяасыг дотроосоо нээсэн. Яг тэр хүмүүс бол нууцлаг төрлийн энергитэй байх магадлал өндөртэй. Яагаад вэ гэх юм бол айгүй их өөртөө цагийг өнгөрөөдөг, нийгэмд нэг гарч ирээд нийгэм дундаа олон тунд яваад байдгүй. Болохоор хэд их ганцаараа байснаар эргэн тойрноо орхигдуулах гад байдаг нь сул тал болд юм байна. Яг нэг бодлын даваа тал болно л доо. Гэтэ нөгөө талын мэдээж ингээд нийгэмшгүй байгаа юм шиг мэдрэмж төрж эхлэх ч юм уу. Бусад хүмүүстэй багаар ажиллаж чадахгүй ч юм уу. Тийм зүйлсүүд ингээд тохиолддог. Тэгэхээр яг эдгээр 7 энергийн төрлүүд байдаг гэдгийг судлаад олж мэдлээ. Тэгээ бүгдээрээ ямар энергийн төрлүүд ихэнх нь давмгай байна гэдгийг маш сайн бодох хэрэгтэй. Жишээлбэл ганцхан нэг л энерги байна гэж байхгүй байхгүй. Миний хувьд л гэхэд зөвхөн мэрэгэн ухаан байснаа бусд нь байхгүй байна гэж байхгүй. Охины энерги те 20-30%, хатны энерги бас нэг тэр хавцаа ч юм уу те. Тэгээ мэрэгэн ухаан нь болохоор нэг 50% ч юм уу гих мэтчлэн маш олон төрлийн холцтой байгаа. Тэгэхээр за надад байгаа энергийн давмгай шин чанар нь ийм учраас сул тал буюу сүүдрийн тал нь ийм болохоор би сүүдрийн талаа дасахын тулд ингэж хичээх хэрэгтэй юм байна. Аль эсвэл би эрэгтэй хүний хажууд байхдаа анчин байх энерги магадгүй охины энерги рүү шилжүүлэх хэрэгтэй юм байна. Би ганцаараа байх үедээ би харин нөгөө анчин төрлийн энерги рүү орох хэрэгтэй юм байна. Гэх мэтчлэн энергийн шилжилтүүдийг маш сайн их нь ер нь чухал гэж бодлоо. За тэгээд миний бичлэгийг үзсэн бүгдээр нь баярлалаа. За bye bye, love you guys, хайртай шүү.